За ер нь бол ойрын үед болж байгаа асуудлуудаар ардчилсан нам бүлгийн шийдвэрээ гаргасан. Хэрвээ энэ асуудал орж ирэх юм бол ерөнхий сайдагч улсын их хурлын гэсэн хоёулангийн огцруулах гэсэн юм бүлгийн шийдвэр гаргацсан. Тэгээд тэр дагуу өнөөдөр ажил явагдлаа гэж бодож байна. Тэр үндсэн хуулийг зөрчсөн хэсэг асуудал. За энэ дээр бол маш их хэрэгэлзээтэй асуудал байхгүй юу? Ер нь бол үндсэн хууль зөрчсөн байж магадгүй гэдэг таамаглал бол байгаа. Ягаад тэгэхээр эн чинь нөгөө засгийн газрыг төдсмө ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал бол ингээд яг хуулийн дээр үндсэн хууль дээр огцруулах тухай олонхын саналаар 64 олонхын саналаар гэсэн юм үг байдгийг. Яг тэрийг унших юм бол шууд огцруулах хэсгээр шууд санал хураах хэрэгтэй. Өнөөдрийн санал хураалт бол ерөөсөө төрийн байгуулалтын банк орооны тодорхойлолтоор буюу огцруулахыг дэмжихгүйг дэмжиж гэдэг юм томьёолоор орж ирж байгаа. Тэгэхээр энэ бол бас үндсэн хууль зөрчсөн байж магадгүй гэдэг утгаар өчигдөр бол нэлээд гişүүд эргэлзэж байгаа. Энэ чинь өөрөө чуулган үндсэн хууль зөрчсөн байж магадгүй юм гэж үтсэн нэгдүгээр асуудал. За хоёрдугаар асуудал бол өчигдөр энэ асуудал хэдэн цагаас эхлэв гэхээр орой 5 цагт арчилсан намын бүлгийн шийдвэр гарсан. Тэгээ хүмүүс ингээд тараад явцсан. Шүн дундлаа одоо гэнтхэн ерөнхий сайдаа огцруулъя. Засгаа унгая гэл ингээд дуудаад байдаг. Энд чинь бол жоохон одоо Монгол хүний хувьд ч гэсэн харанхуй шинээрээд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 22 гишүүнийг огцруулж иж бас болохгүй шүү дээ. Тийм учраас өөр нь ихэнх гишүүд өглөө 9 цаг цуглаад дахиад бүлэг дээрээ ярьж байгаад за энэ үндсэн хууль зөрчсөн зөрчөөгүй гэдгийг нь бол одоо дараа нь шийдэх юм байна гэдэг үднээсээ парламенттай 10 цагт бүртгүүлээд ингээд орсон. Бүлгийн даргын зүгээс гишүүдтэй ирэхийг бас хэлсэн зар тараасаа гэсэн мэдээлэл өчигдөр бас орой 11 12 цаг мэдээлж ирсэн. Тэгэхээр таны хувьд бас яг ямар шалтгааны улмаас ирээгүй вэ? За мэдээж шүн орой гэсэн бас асуудал ярьж байгаа шүү дээ. Нэг гишүүний их зал бүрдээгүй байгаа. Тий, нэгдүгээрт одоо эн чинь орой 5 6 өнгөрөөд шийдвэр гарсан. Тэгээд харанхуй болчихж байгаа. Тэгээ энэ харанхуй болсон хойно нэлээд байж ясны 11 10 цагаас хойш нэлээд шаргуу шахаж эхэлсэн. Би 6 цагийн үед тараад ойрхон хотоос гарч явчаад тэгээ шөнө орж ирсэн л дээ. Тэгээ шөнө харанхууд одоо ирээд одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 хүнийг огцруулъя гэдэг ингээ харанхуй шөнө явж байсан. Бэлэгдлээ өчгсөн онцгондоо Монголын хувьд. Санал судалж гэдэг юм уу? Ер нь амлал тиймэрхүү юмнууд байсан яриа байсан уу гэж бас яриад байгаа. Мэдгүй одоо өөрөө тарж явчаад хөдөө явчаад шөнө ирээд жоохон дуудагдаад харанхуй шөнө муу ёртоо одоо өглөө болъё гэл тэгэл өглөө 9 цагтаа ирээл эндээ ярьж байгаа дэр үндсэн хууль зөрчсөн юм уу зөрчөөг юм уу за тэрэн дараагийн асуудал болох юм байна. Чулганд орё гэл ингээл орсон. Бас баасан гаргийн өглөө өчтөрийн пүрэв гаргийн ирцээр явчлаа гэдэг зүйлийг гişүүд яриад байна л та. Ер нь бас энэ чинь бас эрсдэлтэй л асуудал. Одоо зарим банк орооны хурал энэ төр чинь бол ажлын цаг дуслаа гэдэг 18-гаар тасга таачдаг. Зарим нь одоо яхаар ингээ шинжин мөнжингөө хуралдаа дуудаад ингээд яд гэдэг чинь бас одоо бас л манай дүрм журмаа зөрчөөд байна уу бас жоохон хэтэрхий хийрхэд байна уу тийм л асуудал болж байгаа юм байна.